MCS Group-ийн хөрөнгө оруулалттай Metagro компани Хэнтэй аймгийн Хэрлэн сумын нутаг Чандганы талд дэлхийн жишигт хүрсэн үхэр бордох аж ахуй, мал төхөөрөх үйлдвэр, ухаалаг газар тариалан бүхий хөдөө аж ахуйн зохицолбор байгуулах төслийг хэрэгжүүлж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхлээд байна. Хөрс хамгаалах тэг элдэн шүүлэг технологи, ургац нэмэгдүүлж үйл ажиллагааг оновчлох ухаалаг газар тариалан, усалгааны систем, малын эрүүл мэнд, тавлаг байдал, био аюулгүй байдлыг хангасан бордох аж ахуй, тэжээлийн технологид суурилсан мах гантиглуулах аргачлал зэрэг хүнсний аюулгүй байдал, амт чанарыг сайжруулах олон талт арга ажиллагааг олон улсын зөвлөх компаниудын заавраар хэрэгжүүлж байна. Энэхүү эрчимжүүлсэн аж ахуйдаа бид бэлчээрт эдэшилсэн баг залуу үхрийг хүлээн авч Канадын зөвлөх компани заавраар бордож, гантиглуулан олон улсын чанар стандартад нийцсэн өндөр зэрэглэлийн үхрийн махыг зах зээлд нийлүүлж байна. Бордох аж ахуй нь бэлчээрийн малыг хүлээн авахдаа гарал үүслийн гэрчилгээг үндэслэн эрүүл мэндийн үзлэгт хамруулж, үл давтагдах дугаар олгож, тэжээлд оруулдаг бөгөөд малын био аюулгүй тавлаг байдал хангагдсан орчинд малын эмчийн хяналтанд байлгаж, эцсийн бүтээгдэхүүнийг антибиотикийн болон вакцины үлдэгдэлгүй эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн зах зээлд нийлүүлэх тогтолцоог бүрэн хангаснараа онцлог юм. Бид үхрээ өөрийн 1250 га талбай дургуулсан Улаанбуудаа, Арваа, Гиж, Эрдэнэ, Шиш, Овёс зэрэг үр тариа болон даршны холмог тэжээлээр 150 хоног бордож, Монгол үхрийн махыг гантиглуулах арга технологиг нутагшуулад байна. Сүрлэн хужилгаар хөрсний чигийг хамгаалж, өвлжүүлдэг тэг элдэн шүүлэг технологиор тариалангийн талбайгаа эдэлж, орчин үеийн өндөр бүтээмжтэй машин механизм, ухаалаг газар тариалангийн нэг бүрдэл болох усжуулалтын систем зэрэг технологийн олон шинжилгээг үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ нь цаг агаараас бүрэн хамааралтай байдаг Монгол орны тариалалтын нөхцөлд хур тундас баг үйдэж, өр тарианд чийг өгөх найдвартай, үр дүнтэй арга бөгөөд Metagro компани хувьд цаашид усалгааны системээ өргөжүүлэхийг зорин ажиллаж байна. Бид орон нутагт ажиллах ажилчдынхаа тав тух тогтвор сууршилтай ажиллах нөхцөлийг хангах зорилгоор Garden Camp ажилчдын хутгыг ашиглалтанд оруулсан бөгөөд усалгааны системд зориулан нөөцлсөн усан сан бүхий толт нуурн кемпийн орчныг чимхээс гадна чиглэг уур амьсгал бүхий микро орчныг тус хотгонд бүрдүүлж өгдөг. Мөн ажиллагчдын чөлөө цагаа өнгөрүүлэх зориулттай сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж, фитнес, офис зэргийг хамттан цогцлоосон ажилчдын жишг кемпийг халаалт, усан хангамжийн эко шийдэлтэйгээр барьж байгуулсан нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниудад олон талаар жишг болох үйц бүтээн байгуулалт болоод байна. Түүнчлэн өөрийн ажилчдын Garden Camp-ийн тогтчлолтод зориулж, олон төрлийн таримлууд суулгаж, ажилчид зочдын хэрэгцээнд зориулан жимсгэн, хүнсний ногоо тариалж, зөгийн үржүүлэх хийн, ургацын цэцгийн балаас цэвэр зөгийн бал гарган авч байна. Metagro компани нь 80 км ойн зурвас байгуулж, түүндээ 20 мянган улаас, 1 сая хайлаас, 200 мянган бургас, 200 мянган шар хуайс тариалах зорилт тавин тариалалтаа эхлүүлээд байна. Иймэрхүү байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлж, хүнсний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай хөрөнгө оруулалт, техник, технологийн шийдлийг нэвтрүүлсэн эрчимдсэн мал аж ахуй, тэжээл болон мах боловсруулах үйлдвэр, газар тариалан бүхий хөдөө аж ахуйн иж бүрэн цогцлборыг бүтээн байгуулж, Монгол улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт дэлхийн хөгжлийг нутагшуулахаар зорж байна. Дэлхийн хөгжлийг Монгол улсын хөдөө аж ахуйн салбарт